За, Сакамотогийн өдрүүдийн 10 дугаар анги. Лабораторид болсон том тулаанаас хойш шин лүү хоёрын маань биеийн байдал тун тааруу. За таарууч гэж бүр нилээн ядаргаанд орсон. Тэг шин ядаргаанд орсноосоо болоод бүр хүмүүсийн бодолж уншиж чадхаа байж тартагтай тулжээ. Лүү маань бүр буузаач дийлэхгүй хэрвээ алуурчд дайрч ирвэл манай хоёр жижи болохоор хэмжээний байгаа болохоор Сакамото маань энэ хэдийгээ дагуулад халуун усны газар очиод сайхан амарцгаая. Ер нь тулааны өмнө маш сайн амралт хэрэгтэй гээл орцголоо. Тэгсэн тэнд бүр энэ халуун усны газраа өвлөж авахаас дургуун хүрээд хийц хүрээд сууж байгаа нилээн доод зэрэглэлийн гар уйдаад л байж адил Сакамото ах ирээл хэрэгтэй зүйлсээ авах гэсэн чинь нэг таньдаг царай за байц энэ бүдүүкийг хаана харлаа гэл бодоод дээсэн чинь алдарт домогт алуурчин гэдгийг нь мэдэж аваад бүр нэгт хэрбум йений шагналын сантай болохоор халуун усанд байх энэ үеэр нь түүнийг заавал ална гэдэл шийдвэ. Харин шин Сакамото сантай хамт нүцгэн байгаадаа талархаж байна ач гэж ах шиг юу гэсэн ч үгүй те. Нөгөө хулгайн гар бүр нууцаар хараал хавханд өөрөө ороод ирсэн гэдэл баярлаа л. Усандаа орж дуусаад манай хоёр даралтай ваанд орсон чинь нөгөө гар даралтыг нь бүр нэмээд алах гэж яхад шин бол үсрээл хамаг юма толгой тархиа бараг л хагалангаа алдна. Харин Сакамото яасан сайхан хүчтэй даралттай байна гэд nice гэдэл хүндэрэг шинжгүй гайхсан хулгаан тэр хоёрыг дараагийн саунд ороход шалдлаад ална шатаж мөх ухааны бодсон байж идэл дотор нь гал авалзаад байхад л Сакамото яста сайхан хаалж ийна гоё ингэдэл шин харин бараг урслаа. Халуун сауны дараа манай хоёр хүүтэн ваанд орохоор болдог. Тэгээ тийшээ ороход бол нөгөөхийг нь бүр мөс болгож хаяад шин бүр яг өвхлээ зайлвал мөс нь хүлтжөөд байхад л Сакамото маань жаахан бүлэхэн ч юм уу гэж мэгэд нэр агуу юм. Тэг дараагийн зөөлөн шүршүүрийн болохоор бүр хүрхрээ болгоод тэгсээ чин Сакамото бүр ганцаар амар тайван бясалгал хийж байгаа юм шиг л сууж идэг. Хулгаан бүр шок за учир нь түүнийг алах гээд бүр энгийн хүн тэсвэрлэхээргүй байдалтай бүхэл талаас нь үзсэн ч гэсэн харин ч гоё сайхан байна ядаргаа таалагдлаа гэдэг юм чи аргагүй сте. Халуун усны газраас гарч ирэхэд шин маань сүнс нь хаачаавэ гэмээр бүр ухаан алдсан үхэн цайдалтай. Тэг манай хулгааныг Ютаро гэдэг байхгүй юу? Тэг цаад чи угаасаа би Сакамотог ална ч гэж юу авах вэ? Алуурчинч болж чадахгүй болохоор аавынхаа халуун усны газрыг л өвлөж авъя да ухааны юм бодсон байж идэл цаанаас нь хоёр эвгүй нөхөр ирснэ. Энэ стайлггүй новш Ютаро сайн уу? Цагийн ажил хийгээл үлбийгөө лээж ийн үү чи угаасаа чиний алуурчин болно гэж юу айдин гэл галчитл нь алгадаад илт бүр хоёулаа Ютарог дээрлэхэд аавынх нь халуун усны газрыг доромжлоод байхаар нь Сакамото тенс тоглож байсан болохоор тенсний бөмбөгөөрөө нөгөө халдсан гарыг газар цөмөртөл цогт юм да. Гэхдээ тенсний бөмбөгөөр штэ. Тэгэл нөгөөх нь Ютаро руу дайраал миний найзыг яач ба чи инээтрэ гэл байж хахад Сакамото идчихсэн займрагны ишээ шидээд за бүр өмсөж яваа хувцастай нь хамт автомат машинд өлгөх жишээний арай л нэрээ кул байгаа сте. Дуусныхаа дараа ядаргаа тайлсан сайхан халуун усны газар байна баярлаа гэл явхад хизээ хамгийн сүүлд хүнээр магтуулсан болоо гэдэл Ютаро бараг уйлах гэдэл тэгэл аав руугаа заалгаж халуун усны газараа өвлөж авахар шийддэг юмсанжээ. Халуун усны газраас болоод харин шин маань улмал ядаргаанд оржээ хөрхий. Энэ үед Лүүгийн аавынх нь туслах байсан залуу лүүг авахар Хятадаас Япон улсад ирлээ. Энэ үеэр манай гурав харин гэр бүлийн ресторанд хоол идээл элдв долоо юм ярилцаал шин угаасаа лүүтэйгээ хэрэлдээл байж байгаа байхгүй. Тэгсэн чинь Сакамото болон шин лүү бүр буу зүглэхэн тэр бүр буудаж муудаа за. Харин Сакамото маань угаасаа чадварлаг болохоор сумыг нь сэрэгээрээ барьж аваад шинж нөгөө гарыг тонгорч унгаана. Тэгээ лүү бол угаасаа чи вүүта мөн үү гэл таниал нөгөө багаас минь байнга дагаж намайг хамгаалдаг байсан аавынх нь одоо туслах мапийн нэг гишүүн юм байна л да энэ вүүтан гэдэг нь. Тэг юу хийж байгаа юм бэ гэсэн чинь таны аавыг өнгөрснөөс хойш манай мапийн
Хүл толгой хаана байгаа нь мэддэхээ байсан. Та ингээ буцаад хятад руу очиод мапийнхаа толгойлогч болооч инээдрээ гэлтэгдээ. Тэг лүү бол угаасаа ерөөсөө тийшээ явах ямар ч хүсэлгүй одоо энд байгаа амьдралдаа үнэхээр амар хаппи, аз жаргалтай, дуртай байгаа болохоор түүнийг авч явахын тулд Вутан чинь Сакамототой мөрий тавина. Тэгээ мөрий тавиад хэрвээ Вутан ялах юм бол лүү хятад руу авч явна. Вутан хэрвээ ялахгүй Сакамото маань ялах юм бол эндээ лүү маань үлдэнэ гэсэн үг ээ. Ингээд манай эдэг дагуулж яваад хувцас хүнрийг энд солиулаад мапын дүрмээр казиногоор өрсөлдөхөр болно. Тэгснээс та нарыг ядуу болохоор 30 сая йений чип бэлдсэн байгаа. 2 цагийн дотор энэ мөнгөө хэр их үржүүлж олсон нь ялагч болно гэд явчлаа. Манай гурвын харин хийнийн ч казино мэдгүй за тоглож ч үзээгүй. Тэгээл хоорондоо мэдгүй талаараа яриад бүр 5 минут ч болоогүй байхад Вутан 90 саяыг хойччихсан ч байх шиг ариу үйтэй. Гэхдээ шимэн бодол уншдаг болохоор манай эд чинь өөрсдөө бас л ихтгэлтэй штэ. Үзэгдэл солигдож Танака Себа хоёр маань ажилласаа халагдаад ажилчгүй, цалинчгүй, гудамж нь гарчихсан бүр ямар сайндаа явдаг машинтай креп зармиг хийж зархавдээ. Тэгсэн чи Лүү Сакамотогийн охин ихнэр гурав хүрээд ирдیں۔ Энэ хоёрыг Лүү таних болохоор Себа шууд өөрийгөө алга болгоод барьж байгаа креп нь агаар дээр байж байдаг бол Танака өөр дээрээ байхан зармиг цөцгий асгаад энэ хоёр нэрээ бүтггүй гэж бодсон чинь нисдэг креп зарагддаг болжээ гэж зурагтаар гараад орлого нь бүр амар нэмэгдээд од болоо наадын хүй. За ингээ 10 дугаар анги ямар ч байсан дуулаа. Тэгээ дараагийн анги нь эхний партийнхаа хамгийн сүүлийн анги байх. Тэгээ 2 дугаар парт нь болохоор бүр 7 сард гарна гэжсэн баха. За тэд удахгүй шинэ гайдуудаа бэлтэж байгаа болохоор хүлээж аваарай заа юу. Баярлаа.